Сүүлийн жилүүдэд хотод эзний өвчлөл ихсэж, ялангуяа өсвөр насныхан залуучуудын дунд энэ өвчнөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байна. Хотоодны өвчлөлийн гол шалтгаан нь өдөр тутамдаа хэрэглэж байгаа хоол хүнстэй шууд холбоотой гэдгийг эмч мэрэгчлэтнүүд хэлж байгаамаа. Тодорхойлбол хотоодд удаан шингэдэг хоол хүнс хотоодыг өвчлүүлэх эхлэлийг тавьдаг байна. Хүн амын дунд хамгийн их хэрэглэгдэж байгаа бэлэн гомн нь удаан хугацаагаар задардаггүй, улмаар хотоодны ашигтай бактериудыг устгадаг гэж байна. Ингэснээр хотоод өвчилж, аажимдаа хотоодны хорт хавдар бий болох эхлэлийг тавьдаг байна. Гурил гомн гэдэг маань нүүрс ус байна. Нүүрс усыг чинь задлж байж тэр коллоид усмал болгож цуснд оруулах ёстой. Тэгэхээр хатаасан гомн гэдэг маань тэр болгон нүүрс ус бол задрахгүй тэл чухал байгаа учраас нэгэл хотод дөөрөн өлсөг юм шиг тэгээд задралт нь удаан явагдаад байна л да. Хортой нөлөөнд бол тэр консервант химийн арилгуудаар хотоодны үйл ажиллагааг дарангуйлаад дамаа өсвөр насны хүүхдүүд. Бэлэн гомн хэд хэдэн төрлийн химийн бодис агуулдаг. Тиймээс байнга идэх нь хотоодыг чимээгүй устгах аюултай гэж байна. Иймд үзэгч та бүхэн бэлэн гомноос аль болох зайлсхийх хэрэгтэй гэдгийг эмч зөвлөж байна. Гэвч хүүхдүүд, оюутнууд эцэг эхийнхээ хараагналтаас хол байхдаа бэлэн гомн түгээмэл хэрэглэсээр байна. Тиймдээч бэлэн гомнгийн газрууд сургууль түшиглэн үйл ажиллагаагаа явуулах нь ихсжээ. Гомн идэхээс аж гаяа. Гүү. Гомн иддэг шүү дээ. Тийм үү. Ер нь танаа ангийнхаа хэр гомн идэж байна? Амир. Тийм. Хэр ойрхон байдаг сургууль чинь? Энэ шүү. Ер нь сургуулийн хүүхдүүд хэр идэж байна? Нэлээл Хараагийн идэж шүү дээ. Ямар насны хүмүүс нь үйлчлүүлдэг вэ? Ер нь л одоо залуучууд. Ер нь оюутнууд л гэж. Мөнгө нь 120 мянга цанхал хавцаа болдог шүү дээ. Ер нь. За гайгүй байлаа гэхэд 180 мянга. Өдөрт нэг бэлэн гомнгийн газар дунджаар 80-аас 70 савыг худалддаг гэж байгаа. Тэгвэл нэг өдөрт нэг сургуулаас 50 орчим хүүхэд тогтмол бэлэн гомн иддэг байх юм а. Хэдийгээр юу идэж юу уух нь хүний эрх боловч таны хүүхдийн хотоодыг аажмаар устгагч бэлэн гомноос татгалзах хэрэгтэйг эмч нар зөвлөлөө.